Монголд түлшний хямрал болж бүхэл бүтэн улсын шатхууны амсгалд орж хүмүүс нь колонкийн гадаа хэдэн цагаар очирлээ зогссон. Социалист орон шиг тогоо хязгаарлаж байх ш. Бензин олдохгүй БМВ-гээ зараа цахилгаан машин авсан чи эргүүлээ тог тасалчлаа гэдэг шиг тусгаар ус байж ийм байж болохгүй. Гэтэл орнотын тал нутагт 30 жил дачин тамсагт монголчууд бензин гордож байна. Бензиний мафууд нь жилийн жилд зохиомол хомсдол үүсгэж шатхууны үн нэмсээр байгаад бид нарт бас тийм хардлага төрөөстэй. Америкт хүртэл түвшний хямрал болж байсан удаатай. Гэтэл Америк улс эх орныхаа ашигын төлөө бусад улс орны ашгийг хохироож стратегийн тоглолт хийв. Харин манай улс төрчид гадны бодлогын төлөө ард түмнийхээ эрх ашгийг хохироодог. Харин энэ удаад бид Америкчууд газрын тосны төлөөх дайнд хэрхэн бусад улс орныг сүрүүлж шатхууны хомсдлоос гарч долларын ноёрхлыг тогтоосныг ярих болно. оны 10 сард Иракийн ерөнхийлөгч асан Саддам Хүсейн газрын тосоо доллараар биш еврогоор арилжах мэдээлэл гаргажээ. Гаднаас нь харахад нэг сүртэй зүйл биш байсан ч гол асуудал нь Иракийн үед дэлхийд дээрх шатхууны нөөцөөр тавд ордог орн байсан. Саддамыг ийм шийдвэр гаргах үед Америкт мэдээж энэ таалаг. 2003 оны 2 сар гихтэл тэд 3 тэрбум баррел газрын тосыг 26 тэрбум еврогоор зарж чадсан юм. Харин сарын дараа гихтэл Америк Иракта дайн хийсэн. At this hour, American and coalition forces are in the early stages of military operations to disarm Iraq, to free its people, and to defend the world from grave danger. Тэд Саддамыг буулган авч 4 сарын дараа гихтэл буцаад доллараар газрын тосоо зарж эхэлсэн. Хэдэн жилийн дараа хэд хэдэн батлан хамгаалахын албан тушаалтнууд үннийг ярь. Энэ мэдээж газрын тосны төлөөх тайм байсан гэж хэлдэг. Батлан хамгаалахын сайд асан Чак Хагл Америк үргэлж газрын тосны төлөө бусад улс орондод дайддаг гэж хэлж байсан. Венесуэл улс 2002 он. Венесуэл ч гэсэн хамгийн том газрын тосны нөөцтэй улс орн. Тухайн үедээ Америкийг эсэргүүцэгч Хуго Чавес нь Саддамын алдааг дахиад л давтсан байдаг. Газрын тосоо мөн л адилхан доллар биш еврогоор арилжах шийдвэр гаргасан. Тэгээд 2002 онд Бушийн засаг захиргаа түүнийг хорох нууц даалгавар өгдөг. Гэвч энэ нь бүтлгүүцсэн гэдэг. Харин эсрэгээр нь улс орных нь эдийн засгийг хоригт оруулж боомлсон юм. Дэлхийн хамгийн их шатхууны нөөцтэй улс байж Арабын улсууд шиг баян байх статаар өнөөдөр тартагтаа тулсан гуйлагч улс болцгоосон. 2009 он Лив улс яг өмнө хэлсэн хоёр улс шиг Лив улс нь Африк төвдөр хамгийн их газрын тостой улс юм. Улс орны эдийн засаг нь ч гэсэн хөөрхөн ашиг бол тухайн жилдээ 143 тонн алтны нөөцтэй болсон гэдэг. Мөн Африк төвдөл гэхэд дотоод нийт бүтээгдэхүүнээрээ цойлдог улс байлаа. Нөгөө хоёрынхаа алдааг давтаж Африкийн болон Арабын улсууд газрын тосоо доллараар биш алтаар худалдаалахыг уриалж байсан. Үүнийг нь ч гэсэн Африкийн ихэнх улсууд нь дэмжижээ. Гэвч үүний дараа юу болсныг бидний ихэнх нь мэдэж байгаа байх. 2011 оны 8 сарын 20-нд Муаммар Каддафи Ливийн босгочдын армийн гарт амиа алддаг. Америкчууд ч бас өдөр шөнөгөө доорооноор бөмбөгдөж байсан. Энэ бол өмнөх Лив улс. Харин энэ бол дайны дараах Лив улс. Сайхан амьдарч байсан улс орныг самарч ядуурл иргэний дайны хөлд нэрвэгдүүлсэн. Яагаад вэ гэж юу? Учир нь эдгээр бүх улс орн газрын тосоо доллараар зархаас татгалцсан учраас бүгд л Америкийн уур хилэнг амссан. Гэвч дэлхий хязгаарч Америкийг эзлэн түрэмгийлэгч дээрэнгүү улс гэж хардаг. Эсвэргээрээ эрх чөлөөний төлөө тэмцэгч гэж хардаг. Энэ бүх улс орнууд хөгжин цэцэглэж Арабын улс шиг баян болох боломжтой байсан ч үүнд удирдагчид нь ямар ч хамаагүй. Доллараар орлож эхлэхэд Америк өгцгийг нь өгшөглөж эхэлдэг. Эндээс нэг асуулт гарч ирж байгаа юм. Яагаад газрын тосыг заавал доллараар зарах ёстой гэж? 19-р зуун хүртэл Британий фунт стерлинг эдийн засгийг ноёлж байсан. Харин дэлхийн 2 дугаар дайны дараа энэ нь өөрийнхөө үн цэнийг алдаж байсан. Дайны дараа Америк доллар дэлхийг эрхшээж эхэлсэн. Угаасаа дайны төгсгөлийг Америк бол англичууд мэдэж байсан болохоор үүнээс хойш тоглоомынхаа дүрмийг өөрсдөө зохиоё гэж шийдсэн хэрэг. Дайны дараах эдийн засгийг сэргээх бодлого гэд тоглоомын дүрмийг өөрсдийнхөөрөө зохиосон гэсэн үг. Шинэ хаймширдах зочид буудалд 44 улс орны удирдагч нар хоорондоо уулзаж дэлхийн эдийн засгийн чиг хандлага болон сэргэн мандалтын бодлогыг тодорхойлохоор уулзсан. Тухайн үед дэлхийн мөнгөнд тэмдэгтүүд нь алтны баталгаатай байсан хэрэг. Харин Их Британи болон Америк улс илүү их эрх мэдэлтэй байсан болохоор
болохоор олон улсын валютын санд давуу эрттэй тоглолт хийхээр болсон гэсэн үг. Шинэ мөнгөнд тэмдэгт бий болгохын оронд Америк долларыг албан ёсны гол мөнгөнд тэмдэгт болгож заалсан гэдэг. Америк дэлхийн эдийн засагт гүйлгээ хийх гол мөнгөнд тэмдэгт болсон юм. Энэ бол Bretton Woods системийн эхлэл гэсэн үг. Дэлхийн банк болон олон улсын худалдаа арилжаа хийх гол хэрэгсэл болсон гэсэн үг. Дэлхийн эдийн засгийн гол цусны урсгал нь доллар болсон гэсэн үг. Үүнээс Америк их хэмжээний ашиг олж Америк эдийн засагт тесрэлт хийгсэн гэхэд болно. Энэхүү системийн ганц сул тал нь Америк доллар хүртэл тухайн үедээ алтаар баталгааждаг байсан. Алтаар баталгааждаг болохоор нийгмийн төсөл дайны санхүүжилтгээд төсөв нь хүрдэггүй байлаа. Хэрв тасралтгүй мөнгө хэвлээд байх юм бол үүнээс болж доллар биш бусад улс орон ашиг олж долларын үнц нь улам их унах юм. Гэвч энэ бүхэн дараа нь өөрчлөгдөж эхэлдэг. 1963 онд Джон Кеннеди алуулдаг. Үүний дараагаар Америкийн эдийн засаг өөр замаар явж нийгмийн төсөл болон дайны санхүүжилтгээд маш их мөнгө хэрэг болсон гэдэг. Ерөнхийлөгч Джонсны баримтлсан нийгмийн төсөл, хүйтэн дайны төсөл, Вьетнамын дайн гээд Америкийн өөрийг тэнгэрт хүргэсэн. Дэлхийн 2 дугаар дайн болон Солонгосын дайныг бодвол Вьетнамын дайны санхүүжилт тэр чигээрээ өрзөөл байсан. Дэлхий тэр чигтээ итгэж найдаж байсан санхүүгийн системийг толгойлж байсан улс орн нь өрөнд живж байлаа. Бусад улс орнууд цугулдаж эхэлсэн. Франц болон Их Британичууд хаалгыг нь тогшиж дайны хөлгөө хүртэл илгээж алтаа буцааж авахыг хүсэж байлаа. Тухайн үедээ олон улсын валютын сангийн дагуу өөрөө төлөх гэж илүү их мөнгө хэвлэж болохгүйгээс хойш Америкт эрх мэдэл давуу эрх байсан учраас тоглоомын дүрмийг яагаад дахиж шинжилж болохгүй гэсэн санаа төрсөн гэдэг. Үүний дараагаар Никсон энэхүү мэдээгээрээ дэлхийг сочирдуулсан юм. We must protect the position of the American dollar as a pillar of monetary stability around the world. I have directed Secretary Connally to suspend temporarily the convertibility of the dollar into gold or other reserve assets. 1971 онд Никсон бүхэл бүтэн санхүүгийн системийг 16 секундын дотор өөрчилчихэж байгаа юм. Алтаа нэгсэн улс орнуудад том гээчийн дунд хуруу өгч байгаа гэсэн үг. Энэ бол Bretton Woods системийн төгсгөл. Үүний дараагаар дэлхийн улс орнууд эдийн засгийн хямралд орж эхэлсэн. Түүний мэдэгдэл Америкийн гадаад бодлогод нөлөөж үүнийг ч тэр мэдсэн ч хариуд нь өстой түүж хамаа алга гэсэн хариу өгсөн гэдэг. Үүнээс хойш алтны баталгаатай дэлхийн мөнгөнд тэмдэгтүүд оргуу хоосон цаас буюу цэвэр өрөн дээр суурилсан фиат мөнгөний системтэй болсон гэсэн үг. Гэсэн ч Америк тоглоомын дээгүрт орсон ч Америкийг дараагийн хямрал хүлээж авсан. Шатхуун түлшний хомсдолд хүргэсэн гэсэн үг. 1973 онд Америк 4 өдрийн Арабын дайн буюу Йом Кипурын дайнд Израилийг дэмжснийхээ төлөө газрын тосны магнат улсууд Америкийг шийтгэж газрын тосныхаа үнийг 4 дахин нэмсэн. Яагаад энэ нь тийм хор хөнөөлтөй вэ гэж юу? Учир нь шатхуун түлш бидний бүхий л амьдралын хэрэгцээнд шаардлагатай байдаг. Бидний машиныг явахад мөн хуванцар үйлдвэрлэхэд ашигладаг. Цахилгаан эрчим хүч, үйлдвэрүүд, хөрсний бордоонд хүртэл чухал ач холбогдолтой байд. Хэрэв Америкийн газрын тосыг зогсоовол каргоны хөлөг онгоц зогсож хүнд механизмын ачаад хэрэг түлшгөө болж хүмүүс нь ажилдаа явж чадахгүй. Америкч гэлтгүй улс орны эдийн засгийг дорогдуулахад шатхуун түлшгүй болоход л хангалттай. ОПЕК яг л энийг хийж байсан. Энэхүү түлшний хомслоос болж эдгээр Арабын орнууд өнөөдрийнхээ хэмжээнд хүртэл баян болцгоосон. ОПЕК энэ үед Америкийн хамгийн том сул талыг атгаж харуулсан. Эндээс Америкчууд нэг төлөвлөгөө боловсруулж дахиж ийм зүйл гаргуулахын төлөө арга хэмжээ авахар болцгоосон. Ямар ч байсан доллар дээгүүрт залар, засгийн газар, мөрийн хөтөлбөр дайны санхүүжилтээ хийхин тулд тэднээс хараад бус санхүүжилтээ олох арга замыг хайсан гэдэг. 1974 онд Америк улс шинэ сангийн сайд болох William Simon Сауди Арабтай хатуу хэлцээр хийхээр явуулжээ. Түүний гол асуудал нь газрын тосыг зөвхөн доллараар арилжахыг сануулжээ. Хариуд нь Америк газар нутаг зэр зэвсгээр хангана гэж мэдгдсэн. Мэдээж Саудичуудад тэр доллар нь тон тоноор хэвтэж байсан болохоор хариуд нь хамгаалалт авч бусад улс орныг доллараар газрын тосоо худалдаж авахыг тулгаснаар эргээд Америкийг давхар санхүүжүүлж байгаа юм. Дэлхийд тэр чигээрээ доллараар эргэлдэж газрын тос энэхүү долларыг хүчрхэг болгож байгаа юм. Ингээд Америк доллар дахиад дэлхийд ноёрлоо тогтоож байгаа билээ. Америк хэрвээ дахиад л төлж газрын тос хэрэгтэй бол зүгээр дахиад мөнгө хэвлээд болоо. Хоёр тал хоёулаа эндээс ашиг олсон юм. And this really helped us, of course, in the Soviet struggle with the Soviets, because through this system we could print, we could print money to buy oil. Soviets had to literally dig it out of the ground or somehow get dollars in another way. And this gave us a huge advantage. 1974 онд Киссинжер болон Саудын ханхуу гэрээний гар үсэг зурлаа. Ингээд Америк доллар газрын тостой үрд мөнхөд холбогджээ. Эндээс петро доллар үүссэн. Үүнээс хойш Сауди Араб ойролт орнуудад нэр нөлөө хөдөлж үүнийгээ дагаад бүхий л ОПЕК улс орнууд дагсан гэдэг. Хэрв газрын тос авмаар байвал үүнийгээ доллараар арилж. 1975 он гэхтэл Сауди Араб Америкийн зэр зэвсэг 5 тэрбум доллараар оруулж ирсэн гэдэг. Үүнээс болж долларын эрэлт хэрэгцээ тэнгэр татаж долларын үнц нь өссөн юм. Учир нь шатхуун худалдаж авахын тулд улс орон бүрт доллар хэрэгтэй учраас.
Доллар нь бусад валютаас чанга байх нь бараа бүтээгдэхүүнийг илүү хямдаар оруулж ирнэ. Гадагшаага хөрөнгө оруулалт хийхэд илүү хямд тусаж байгаа. Америкээс бусад улс орнд бизнес хийхэд илүү хямд болно. Дэлхийн эдийн засгийг гартаа хатгаж Америкийн сүр нөлөө илүү тэлнэ гэсэн. Америкийн эзэнт гүрэн Америк доллартайгаа хамт үргэлжлүүлэн дэлхийн супер хүч хэвээрээ үлдэнэ. Одоо хүртэл Америк болон Саудын холбоо бат бөх хэвээрээ бага. Ямар ч улс орн петродоллараар оролдож эхлээд Америк тэр улс руу цэрэг зэвсгээ илгээнэ гэсэн. Үүнийг хэвлэл мэдээлэлээр эрх чөлөө тусгаар тогтмол дарангууллыг устгахын төлөө гэсэн хуурамч халхавчин дор үлдэж байгаа. $1990 оны 8 сард Ирак Кувейтийг эзэлж газрын тосыг нь мэдлэлтэй авах үедээ 7 сар захирч байсан гэдэг. Мэдээж Кувейт Америкийн гол төлөвч нийлүүлэгч учраас маш хурдан арга хэмжээ авч Иракаас чөлөөсөн. Газрын тос олборлох үйл ажиллагаанд тасалтуулалтыг үргэлжлүүлсэн. Иракийн харин боцохдоо Кувейтийн 600 газрын тосны цооныг дэлбэлсэн. Эндээс Америкаар оролцсон улс бүрт ямар шийтгэл оногддгийг бүгд харсан байх. Америк өөрсдөө хүмүүсийг дарангуулагчтай салгаж эрх чөлөө олгодог гэдэг бол яг үнэндээ Америкчууд харин ч эсэргээрээ дарангуулагчдыг дэмждэг. Энэ Америкийн эрх ашигыг зөрчөөгүй бол тэдэнд өстой байдгүй байдаг. Үүний нэг жишээ бол Сауди Араб. Энэ улс нь хүний эрхийн ноцтой зөрчил эмэгтэйчүүдийн эрх гэж байхгүй олон нийтийн өмнө цаазар авах ялтай. Сэтгүүлчдийг алж чаддаг хатуу хуультай улс шүү дээ. Гэсэн ч Буш, Обама, Трамп, Байден гэх хэн ч Сауди Арабын тухай муу зүйл хэлдэггүй. Газрын тос түлш шатхуун гэдэг дэлхийн эдийн засгийн гол хүчин зүйл юм. Гэхдээ энэ бүх үйл явдлын дараа газрын тос Америкийн долларын супер хүч улам суларсаар байгаа юм. Орчин үед сэргээгдэх эрчим хүч цахилгаан машин гэдэг түлшний хэрэглээгээр хүн төрөлхтөн багасхыг хүсэж байгаа. Энэ мэдээж дан ганц байгаль орчны төлөө биш, бас Америкийн нөлөөнөөс улс орнод гарахыг хүсэж байгаа билээ. Америкийн нөлөө эсэргүүцэж байгаа Орос, Хятад гэх мэт хүчрхэг гүрнүүд ч гэсэн үүнийг эсэргүүцэж хоорондоо хүчээр нэгдэх эдийн засгийн арга хэмжээгээ авсаар байгаа. Мэдээж түлш шатхуун дараагийн хэдэн 10 жилдээ хүмүүсийн хэрэглэнээс тийм ч амархан гарчихгүй байх.